Түүхэнд байгаагүй маа ийм олон шагныг нэг ороо авна гэдэг шийдээ. За их баярлалаа. Бас сонин хууч дэлгэсэн та хоёртай эрүүлийн хаз жаргал хүсье. Анхны илгээлтийн эзэдийн дунд дандан одоо мэрэгжилтэй ажилтнаас гадна бас багш, эмч тийм ээ. Одоо бусад одоо салбарын олон хүмүүс ирсэн. Тэдний нэг нь бол та хэд тийм ээ. Тэгэхээр одоо Эрдэнэтийн анхны багш нар юм байна. За одоо бид бол анхны багш Чулуунжив тийм ээ. Ханд сүрэн багш нартай уулзаад байна. Ингэртээ одоо бүгд алтан газруудтай ардын боловсролын тэргүүний ажилтнанд солттой ийм эрхэм хүндтэй хүмүүс болжээ. Тэгэхээр ер нь одоо анхны сургууль ямар байваа яг Эрдэнэтэд? Би 1975 онд одоо гэр бүл банзрагч намын төв хорооны юугаар одоо батлагдаад ирээд аргагүй одоо би ирэх болсон доо. Тэр үед бол тухайн үед одоо Эрдэнэтийн тухай ерөөсөө аймаг хот одоо бүх юуны тухай бүх хүний анхаарлыг татчихсан их чухал үе байсан. Тэгээд ингээд 75 онд ирээд анхны одоо 624 хүүхдийн суудалтай сургуулийг одоо хүлээж авсан бид нар. Манай сургуулийн захирал одоо Гавьяат багш цэнцрэн байсан. Гавья соёлын тэргүүний соёлын Гавьяат гэлтэн Даштондоо төмөрч өдөр ингээд бид одоо сургуулийн удирдлага байлаа. Багш нар маань шин хүүхдүүд маань дандаа энэ сайхан Эрдэнэтийг бүтээх хэрэгсэн илгээтэй эзэдийн одоо үр хүүхдүүд байсан. Тэгээ бид нэр залууч байж ер нь одоо ахмад нь бол би эдгээр чинь бол надад миний одоо хамт ажиллаж байсан удирдлагууд надаас 8-аас 12 насаар дүү. Тэгэхээр одоо бас би бас эднэрийг сургуулийн удирдлагын ажилд бас дадлагжуулах тийм биз дээ. Дуршлагжуулах ийм үүрэг хариуцлага надад нэгдүгээрт ногдож байгаа. Тэгээд одоо яасан гэхтэрээс ингээд хүүхдүүд маань бүгд шинэ учраас одоо энэ багш нарыг одоо нэлээд чадвартай. Ерхэд бол энэ сургууль чинь одоо 74 онд байсан сургууль чинь дунд сургууль байсан. Тэгээд дарханд болсон намын байгууллагын одоо бүсчилсэн зөвлөгөөн дээр Эрдэнэт хотын сургууль 52 сурагчийг одоо сул сургажээ гэж тогтоолд одоо орж исэн. За тэгээд би өөрөө бол ерөөсөө миний жинхэнэ мэргэжил бага ангийн багш байсан. Би Төмөрзмөн 20 дугаар сургуульд одоо сургууль төгсөөд гараагаа гаргасан. Тэнд би 10 жил ажилласан. Энэ Чулуунжив маань бас тэнд бас багшаар ажиллаж исэн. Тэгээд одоо бас надад чинь бас нэг одоо бага ангийн хүүхдийг яаж сурах байгаа штэ тийм ээ. Тийм учраас тэр ер нь одоо тийм тогтоолд орсон учраас бага ангийн сургалтын барьж авъя гэж би бодсон. Тэгээд одоо энэ тэр сургалтын чанарыг яаж сайжруулах уу гэдгээ бодоод тэгээд энэ сургууль маань суурин тавигдаа шинэ сургуультайгаа шинэ хүүхдүүдтэйг шинэ багш нарын шинэ хамт олныг бүрдүүлнэ штэ тийм үү. Илгээлтээр ирж байна зарим нь гэр бүлийнхээ хамт дагалдаж ирж байна. Дөнгөж сургууль төгсөөд ирж байна. Тийм учраас энэ багш нарын хамт олоныг бүрдүүлэх хамгийн гол зүйл бол тэр одоо багш нарын заах арга ур чадвар, анги сурагчтайгаа ажиллах ур чадварыг л нэмэгдүүлэх асуудал байхгүй. Ийм л байдлаар одоо юугаа яаж яасан? Одоо хөдөлмөрийн гараагаа хэлж 10 жил ажилласан би. 10 жил ажиллахдаа 1-р 10 жилийн одоо ээлжийн эрхлэгч оройн сургуулийн хөдөлмөрчдийн ерөнхий боловсон оройн сургуулийн анхны захирал нь би. Одоо энэ жаргал сайхан Баатар маатар чинь бүгд одоо бидний гараар 10 дугаар анги төгсөж 10 дугаар анги төгснө гэдэг бол ажилчин хүн чинь өөрийнхөө мэрэгжлийн зэргийг ахиулахад их төхөн болдог суур боловсрол нь болж өгдөг байхгүй. Тийм учраас одоо бидний сургаж хүмүүжүүлсэн үр хүүхдүүд маань улс их орондоо одоо бүтээлтэй ажиллаж байна. Одоо бидний сургаж яшин шавнураа манай төрийн энэ бүх тэргүүнүүдийн удирдах ажил. Одоо би зүгээр яг элбэгд орж хүртэл одоо энд 8 дугаар ховдоос ирээд 8-9 10 дугаар анги төгссөн. Одоо өнөөдөр Монгол улсын одоо ерөнхийлөгч болсон. Тэгэхээр манай сургууль бол сургуулаараа түүхээ энэ хотын түүхтэй бол салшгүй холбоотой. Ингээд бид нар бол яг одоо шинэ ирсэн учраас энэ хотын ардын боловсролын одоо суурийг тавилдсан тийм ээ багныг босголцсон ийм багш нартай. Сайхан. За тэгэхээр таны одоо удирдсан анхны анги ямар анги байсан бэ? Тэднээс одоо ямар алдартай суутан төрвөө? Би 1963 онд их сургууль төгсөөд анх багшийн сургуульд багшаар очиж ирсэн Эрдэнэт Арангаад. Тэр шавнараас бол одоо 4 Гавьяат 2 доктор байгаа.
Одоо бүгдээрээ ажиллаа хийцгээгээд явж байна. Тэгээд Арангаас ирээд л хотод 20 дугаар сургуульд хамт цэрэг битээр хамт багшилж агаад. Тэгээд дараа нь хамт бас энэ Эрдэнэтэд хамт шахам хүрээд ирсэн. 76 он. Манай сургуулийн 40 жилийн байгуулсан. Тий. Тэгэхээр одоо та энэ хугацаанд ер нь хичнээн анги дааж төгсөв. Хичнээн хүүхэд одоо таны гараар өнөж Олон байх. Тоог нь гаргаагүй. Тэгэл хамгийн отгон шивнэрийн нэг гэхэд л энэ досон байна. Сургуульчлагч. Тэгээд хамгийн сүүлийн 88 он төгсгсөн. Тэгээд тэрнээс хойш нэг 2 жил болоод тэгэл юунда тэтгэвртэ гарцсан да. Анх эрэхтэй 76 оны 4 сарын 16-нд энэ 1-р 10 жилийн сургуульд амлалтаар ирж исэн. Тэгэхээр ногоо онгоцсон суудсан 5 жижигхэн хүүхэд ирдсэн би. Одоо 600 хүүхдийн 80 хүүхдийн судалтай том сургууль. Тэгээд тэр чинь дүүргэн гэж болсон том ажилласан. Анх одоо ерөөсөө сэлүүхэн байсан. Анх сэлүүхэн байсан. Бас 1 жилийн дотор нэлээ их болцсон босч гэж ангитай 10 дугаар анги гэхэд ганцхан бүлэгтэй байсан. Анхны 10 дугаар анги төгссөн хүүхдээс мань жаргал сайхан гэд Сэсмэгийн жаргал сайхан гэд нэг сэтгүүлч байсан да. Тэр хүү байгаа. Одоо энэ сэтгүүлч боловсролын хэлтсийн дараагаар ажиллаж исэн Ариуна гэдэг энд байж байгаа. Ийм хүмүүс эхний 10 дугаар анги төгсчээд. Тэгээ одоо сүүлчийн 10 төгссөн хүүхдүүд маань бас энэ уулын үйлдвэрт толцоо ажиллаж байна. Тэгээд сайн баярлалаа. Сайхан дурсамж. Тэгээ одоо нэг ийм үг байдгийг багш нарт бол ерөөл бол одоо шавьч нь бол одоо тий хүний дээд байх болтугай. Шаваараа бахархах бол та бүхний бахархлын дээд байх болтугай гэсэн үг байдаг. Тэрийг бас та бүхэн тэрийг шавнар маань нэртэй хүндтэй сайхан ажил амьдралд явж байгаа бол бидний бахархал шүү дээ. нэмж байгаа. Тэгэхээр одон гонц үсгээр нэвтрүүлэгт маань Монгол улсын хөдөлмөрийн баатар нэмж байгаа өргөд орж байна. Тэгэхээр та бол илгээлтийн одоо анхны 50 хэдийн нэг тийм ээ. Тэгэхээр ер нь илгээл дээр ирж байгаа залуучуудын тэр үеийн одоо дүр төрх тийм үү? Ямархуу маягтай анх илгээлтээр ирж яваа. Тэр үеийг нэг зураглаж хэлээч та. Тэр үед залуу байлаа. Дөнгөж 21 2-тай. Тэгээ анх тэр нэг сэтгүүл байсан юм аа Нэвлийн дуурны. Тэр сэтгүүлээс харсан чинь Эрдэнэтийн дисциплинийн ордоо зэрэг ашиглалтанд оруулах олон хоёр улсын гэрээгээ 73 онд үзүүлж ирсэн санагдаж байна. Тэг би хөдөөний л хүн л дээ. Тэгээд яг нь ер нь хот газар тийм нэг ирээдүйтэй их л бүтээн байгуулж хөдөлмөрлөх тийм газар бол үзэх сонирхолтой байсан. Хөдөө үе барилга зэр байсан жирийн нэг ажилчин хүн байсан. Тэгээд Эрдэнэт намайг угаасаа тэр их бүтээн байгуулалтын дуйлаанаар намайг татсан юм да ерөөсөө. Тэгээд би дөнгөж гэр бүлтэй болчоод хүүхэдтэй дөнгөж хүүхэд төрөөд нэг 2 сар болж ирсэн. Тэгээд илгээлтээр наашаа ирэхгээл зүтгсэн чинь ах дүүнэр хориод. Тэг хүний газар гүн нууцад одоо энэ хүүхдээ юугаа хийж байгаа. Тэн чинь Орос ясад исэн шидийн амтан цугулсан газар. Тэнд чиэрээс амьдрах нөхцөлгүй ямар ч мэрэгжилгүй хүн гэдэг. Гэхдээ би барилга дээр ажиллаж байгаа хүн ятаанчин мужаан гэлээ. Ах дүүнэр нь тааж үзэхгүй. Тэгэл өөрийнхөө сэтгэлээр дөрсөн зүтгсэн яа. Яг зарим нь ч дэмжсэн, зарим нь ч хоригдсан. Тэгэл яа. Тэгэл зүтгэл 74 оны 11 сард наашаад үзгээд ирсэн. Үндэ цастаа үндэ логтсон. Энд ямар ч амьдал байна. Яг өмнө нь ах дүүгийн нэг ганц нэг жолоочны энэ дээр ирсэн дэр одоо геологчдын тосон гэж байдیں۔ Тэнд эднэр амьдарч байсан. Ер нь тэр үед жолооч мэрэгжилтийн хүнд хэрэг байсан. Дархнаас барилгын хамтрал зөөдөг. Анхны шав тавьчихсан. Тэгээд энэ зэлүү газар байсан юм. Сэргийн анги нэг баг зэргийн сэргийн анги ирдсэн байсан. Ер нь цэргийн ангил эхэлсэн, хөвчлэн ирдсэн байсан үе. Энийг санаж байна. Тэгээ яг одоо бидний хуучин нэрээр зөвлөлт улсын мэрэгжилтэнгүүд ирдсэн байсан үе. Тэгээ одоо барилгын талаас бол янз бүрийн хэсгүүд юм да барилгын төрөлдсөн хэсгүүд дөнгөж анхны төсөөлөнд ирдсэн байсан үе. Миний төсөөлөхөд бол одоо яг л ер нь залуу насны халуун сэтгэл юм да. Тэгээ юу зориод юу яах гэж байгаа ярьснээс мэдэхгүй. Тэгэл өрөөдсөн л амьдрал одоо. Тэгэл 40 жилийн тэртэл юм да. Тэгэл одоо бодоход энэ дэл сайхан юмны төлөө зорж ирсэн юм байна. Муу юмны төлөө зорж ирээгүй юм байна. Их орондоо юм бүтээсэн юм байна. Өөрийнхөө амьдралыг өөд татсан юм байна.
Үр хүүхдээ сайхан өсгсөн байна гэж баярлж авдیں۔ Тэгээд нийт ард түмэндээ тэр үеийн сайхан хүмүүсд баярлж явдیں шүү дээ хань. Өөр яах. Хизээ Хөдөлмөрийн Баатар цолгорт. 2008 онд төрсөн. 30 жилээр. Одоо энэ гоохын 30 жил гэдэг байгаа тийм. Тэгэл одоо энэ хооронд бол таны одоо энэ тэр хүсэл тэмүүллийн чинь бол ингэр дээрх нь олон медалууд бол одоо зөв байжээ гэдгийг л нотолж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ би сүүлд нэлсэн л дээ. Би эвдийн тэмдэгтээ ирсэн. Одоо Баатарын алсан сэмбтэй. Одоо насыг дуусгаж янтаа гэж хэлэх үедээ тийм юм дээ. Анхан эвдийн төв хоороноос би зэрэг цагаан илгээлт гэж байсан дээр эзэн балдарангаа өсгөтэй явуулчнаар бол нэг тийм илгээлттэй ярьж ирсэн л үе. Эрдэнтийн анхны илгээлтийн эзэд. За тэр дундаа анхны 56 гэж түрүүн яригдчих байна. За залгуулад 1100 тийм илгээлтийн эзэд анх иржсэн. Тэдний одоо нэг хэсэг болох гэр бүлийн хоёр анхны илгээлтийн эзэдтэй уулзж байна. Дашны юм үлзээ оршихгүй байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ илгээлтийн энэ мэдээг анх хаанаас яаж дуулсан бэ? Би Өөрхангай аймгийн Гуцуус суманд ажиллаж байсан. Тэгээд усны аж ахуйд ажилладаг ганц нэг зөвлөлтийн мэргэжлэнгүүд хамт ажилладаг байлаа л да. Тэгээд хүмүүс яриад нь Эрдэнтийн овоо гэж уурхай ашиглалтанд орж байгаа. Орос Монголын хамтарсан үйлдвэр ашиглалтанд орж ингэж ашиглах гэж байна гэдээ ингээ яригадаад байдаг байхгүй юу. Тэгээд говь нутгийн тэр хөдөөний нэгдлийн ажилчин хүн гэдэг чинь тэр үед шилжин гэдэг чийсэн маш хэцүү ажил байсан юм шүү дээ. Тэгээд би дотроо их боддог байлаа. Тэр Эрдэнтийн тэр үйлдвэрт очиж тэр гадаад дотоодын тэр олон газрын хүмүүстэй ажиллаж үзэх юмсан. Гээл ингээ бодоод байдаг байсан юм. Тэгээд нэг миний найз Пүрүү гэдэг хүн байсан. Нэг шөнө хаалга хүнзэхээр шөнд бүр ороо олсон. Тэгээс нэг Пүрүү маань өрөөд ирлээ. Найз нь юу арга хстаа явд юм уу яад юм лээ. Эсвэл зэлтгэрээс ингэ явд юм уу ажилласаа харцсан гэлээ. Хөөе найз нь тэгвэл явмаар. Ингээд ингэсэн чинь. Тэгээ. Тэгээ маргааш нь одоо нэгдлийн зөвлөлд нам хороо хоёртаа өргөдөл бичдэг юм байна. Тэгээд нам хороо болохтаар яах вэ? Энэ хүний өргөдлийг шийдэж өгөөл нэгдлийн сумын захиргаанд цохол өгчт юм байна. Ингээд цусангаа хаваржингаа цусангаа 8-9 удаа хурлаар ороод ерөөсөө одоо шийдэгдэж өгсөнгүй. Тэгээ сум нэгдлийн дараа дэмчигд орж гэдэг нэг хүн байсан. Тэгээ тэр хүндээ нэг хөдөө хамт явж байгаад ярьлаа. Үгүй би одоо тэр Эрдэнтийн үйлдвэр гэдэг газарт очиж ажиллаж үзмээр байхын дараа мань та нэг зөвшөөрч намайг тэнд явуулж өгөөч. Гэхдээ одоо би мэдгүй нэгдлийн зөвлөлийг гişүүдл мэдэн штэ. Тэр чинь гэдэг тэгэхээр үгүй дараа мань тэр чинь нэгдлийн зөвлөлийн гişүүд чинь тэргүүлэгч чинь 9 хүн байдаг. Одоо 8-9 удаа хурлаар ороход 4 өргөгдөөл тэгээд миний нөгөө талдаа 5 хүн болох юм. Та миний талд өргөчвөл боломоор байх юм. Одоо ингэж ярихгүй юу? Тэгсэн яваарлаа тэгсэн чинь нэг ажиллаар дараагаараа ярьж суусан чинь чи тэгэл явмаар сагдаад байна гэсэн үг. Явмаар сагдаад би тэр Эрдэнтийн үйлдвэрлэж ажиллаж үзмээр. За тэгвэл ямар л тааваад тэр очих газар очиж үзээ тэр. Өөчхтийнхэн баярлалж байгаа юм шүү дээ. Тэгэл амралтаа бас маргааш нь Эрдэнэт рүү гараад моцигөлтэй тавьчихдээ. Тэгээд Эрдэнтийн үйлдвэрч ирээд энэ гоохын болсон хүн чинь лавгж өгдөг сайхан хүн байсан. Тэр лавгж уутаа уулзаад ингэсэн чинь заахоо тийм өөхөө. Эрдэнтийн үйлдвэрсэн ашиглалтанд орох орой болоогүй л гадаахоо. За тийм чи хүсдэг юм бол танай аймагт арчин юу өгч байгаа. Илгээлт өгч байгаа. Чи тэнцээс очиж ав. Гэ та нэг бичиг хийж өгнө гэсэн чинь бичигний хэрэггүй өөхөө. Тэнцээс очиод хэлэхээр чамд илгээлт хийж өгнө. За гэж тавьсан. Тэгээ аймагт арчаад нөгөө хүний сургалж байгаад орсон чинь сумын захиргааныхаа зөвшөөрлийг өгөөд. Өөнөх нь байхгүй юм чинь. Үгүй яаж дээ вэ? Тэгэл дахиад манай чинь аймагаас 100 км л дээ. Дахиад очисон. Очиад нөгөө дарагтаа хэллээ шүү.
Гэхдээ дарга маань би нөгөө Эрдэнэт очиод илгээлтэд автсан. Тэгээд нөгөө аймаг дээр над зөвшөөрлийг авчирч өг гэсэн. Өнөөдөр гэж ингэж хэлсэн чинь өнөөдөр ч одоо өнгөрдөө дөхөө маргааш л гаргаж өгнө. Гэхдээ маргааш юусэн яг дарга маань. Тэгээ маргааш нь хурлаар орлоо. Тэгсэн чинь нөгөө юусэн хүн чинь цугулчаал яхав. Миний жигтийнхэн дотны найз сумын орлох дарга нэг хүн байгаа. Гэхдээ тэр үнийг л гордоод миний талд өргөжлүүлсэн чинь байдгүй шүү. Эсрэг талд нэргэж байна. Тэгсэн чинь дөрөөр өргөө төлөө гараа. Тэгсэн мөн дарга маань үлдсэн чинь яшиг миний талд нэг өргөө. Заашгүй нэг юм. Гэхдээ ёстойны сайхан болох шиг боллоо. За юу ч болсон зөвшөөрүүлж авлаа. Тэгэл дарга яхаа дорно юу хичээд шофёрлийн бичиг олгож өглөө. Ерөөсө гэртээ ирж ундуулсан ч юм уу ч аваад амир өвчсөн. Аймагдаа дахиж ирэл нөгөө шофёрлийн бичиг өгөөд уул нэлгээл аваагүйгаа л да. Авцсан гэж хэлсэн болохоос. Тэгээ нэг орлуулсан ашгүй нөгөө бичиж өглөө надад. Тэгээ ёстой нэг ганц сансан гүсэн маань биелээд одоо тэнгэрээс од шүүрэн энэ л байдаг байх таа бодож явсан. Таны хувьд илгээл дээр яаж ирв? Би чинь нутагтаа нэгэнтэл гэр бүлийн хүн явж байгаа юм чинь дагаад гэрлгүй яахаа. Ирэхээс өмнө гэрэлтсэн байсан юм уу? Хөөгч ухтаа. Хөөгч ухтаа манай Алтан баяр гарцсан нэг ой хэдхэн сартай. Тэгээд манай одоо нэг 92 хүүхэдтэй шүү дээ. Манай баг хуу гэдсэнд ингээд жирэмсэн ирж исэн юм би 27 28 настай. Одоо тэгэл одоо тэрнээс 40 жил болчихлоо. Харин одоо тэр Эрдэнэтийн унган иргэдийн. Тэгэл би чинь нутагтаа эмнэлэгт ажилдаг байсан төрх мэцсэлд ажилдаг совилгач хийдэг. Тэгэл тэнд нэг хэдэн жил ажиллаад тэгээ илгээлтэр наашаа гараад энэ гэр бүлийнхээ хамт ирээл тэгээ энд ирээд тэр өөрийнхөө мэрэгжлийн ажил хийгээгүй юм. Би ерөөсөн энэ газар энэ үйлдвэртэл адилхан би тэр гэр бүлэрээ зорж ирж байгаа юм чинь би нэг техник эзэмшдэг нэг мэрэгчлээ солиод нэг сайхан мэрэгчлээ нэг гоё ажилчин болохоос энэ үйлдвэрт гэж ёстой их бодож явсан би. Тэгээд би энэ сургалтын төв чинь анх тэр говьлд баранк байранд анх орж исэн 8 төгссөн хүүхэд 2 жилээр сургаж авдаг. Тэгээ баранк байранд орж байхад нь би анх үйлчлэгчээр орж байлаа. Тэгээд нэг үйлчлэгч чинь яхад тэгэл хөөхтөт үйлчлэл тэр шал мал цэвэрлэл тэгж бод энэ сургалтын одоо энэ техникийн сургууль анх ашиглалтанд орж исэн 77 онд. Тэгээд би чинь 77 онд бид соёлын ажиллахан ирсэн юм чинь 77 оны би чинь 9 сард тэр сургалтын төвийн баранк байранд үйлчлэгчээр ороод тэгээд ер нь удаагүй энэ шинэ байранд ороод тэгээд ерөөсөн тэр энэ техникийн сургалтын төвж яхад нь би чинь 4-5 жил ажилласан. Тэгээд тэр тэгж ажиллаж байгаад нэг өдөр ажиллаж исэн чинь манай захирал дуудаж байна. Манай гомжоо гэдэг нэг сайхан хүн байсан манай захирал. Энэ л хааж угаач байсан. Манай гайгүй олон захирал сольсон шүү дээ манай тий. Тэгээд нэг дуутахаар яваад орсон чинь миний хөө одоо ер нь алин болгон ингэж өөрчлөгч хийх вэ? Нэг мэрэгчтэй болно гэж. Тэгээд за ямар мэрэгчтэй болд юм л да гэж бодоод ямар мэрэгчл вэ надад таарах гээл тэгсэн чинь ингээ баахан нэрж хасаац яаж байгаа. Үгүй нэмэгтэй хүнд их ажилтайхан мэрэгчл чинь энэ караны машины эстэл байна да хөөх байна. Гээл тэгж манай захир хүү тэгэхээр би нөгөө тоонд муу юм чинь тоовддаг уу захирлаа гээл тэгсэн чинь тоовддгүй маа хөөх гээл тэгж. Тэгэхээр за ашгүй тэгвэл би наадах ч орё гээл. Хөгөө юм болно шүү дээ. Тэгсэн чи за тэг хөөх одоо би сайн ажилтай одоо чамаг өөд нь одоо ер нь өөд нь татаж сайхан мэрэгчтэй болгоё. Миний хөө тэгээд одоо энэнд сурнаа гээл. Тэгэл би ажилласаа гараад одоо тэр үе чинь нэг темс төгсөх чинь 180 төгрөгөөр цалинждаг байлаа. Эстмент гэж. Ажилласаа гараад 180 төгрөгөөр цалинжаад тэгээд нэг жил 10 төгсөн хүүхдүүдтэй нэг жил сураад би. Тий. Одоо энэ жаргал сайхан Баатар авгаа маагаа бид нэг анги төгсөн байхгүй юу. Тэгээд ингээд намар сургуульд нэг хичээл эхлээд орсон чинь нэг өдөр намайг ангийн дараагаар тавилаа. Хамгийн гөгшин байгаа юм чинь 30 хүрсэн. Тэгээд тэр чинь 10 төгсөн хүүхдүүд. Тэгээ ангийн дараагаар тавьсан чинь л манай ангийнхан чинь даргаа гэл. Нөгөө өнөө хүүхдүүд чинь журнал ингэдэг байхгүй. Нөгөө журнал дандаа ангийн дарга очивол гэнэ. Нэг заримдаа нөгөө хүүхдүүд чинь хэдийн нөгөө журналыг чинь нуугаад төрүүлээд авчихсан. Дүнгийн засдаг байхгүй юу. Одоо эдгээр дүн мөн засаад нэрсэн журнал ангийн дараадан журнал авч явж ял гэнэ. Тэгээд нэг журналтай байнга явж идэг. Тэгж явж байгаад темс төгсөөд би жил сураад темс төгсөөд тэгээд автоорын байгуулагч цэгийг тэгж байсан. Тэнд очиж дадлага хийхээр боллоо. Тэгээд 2 сар дадлага хийгээд Доглормаа гэж каранчин одоо миний багш дагаад 2 сар дадлага хийгээд тэгээд би
эргээд шалгалтаа өгөх боллоо л доо. Тэгсэн Арманов гэдэг нэг сайхан орос мастер миний тэр манай караны хариуцсан дарга байлаа. Би тэ орос хэл мэдэхгүй л дээ. Тэгэл би 2 сар дадлага хийчихэл буцаал нэг эргэж шалгалтаа өгөхөр болсон чинь л ингэж энэ тэр дарга маань дуудаад л хагас тутуу бас ойлгодог болсон бас нэг 2 сар болсон юм чинь. Тэгсэн одоо чи эргэж ирээд энэ манай цэхэд ажилласан чамайг одоо энд буцааж авна гэж намайг тэгж. Тэгээд би чамд 4-р зэрэг өгье гэж манай тэр орос маань тэгж юм л та. Тэгэхээр л гүү надад 3 болно гэдэл 3 хуруу гоцоолгоо одлын гэдэлчим 3 болно мэдэхгүй нэг яриа хэл мэдэхгүй чинь 3 бол гэдэг хэлээ. Гүй 4-р зэрэг хангалттай чи их сайн дадлага хийсэн гэдэг чинь. Гүй надад 3 л болно. Над би ч их өөрөнд тэгж бодож байгаа чинь. Гүй надад бол би бол 3 байхад болно доо гэж ерөөсөө нэг тийм ерөөсөө л би тэгээ ботсон. Тэгээ тэр үгээр ороод тэгж байгаа. Тэгсэн чинь тий ингээ 3 болно гэсээр байгаа. 3-р зэрэг авчихсан. Каранчны гараад одоо насаараа 3-р үгүй тэр зэрэгээр ажилласан үгүй карантингаар ажилласаар угаал тэгэл тэтгэвртэй гарч байгаа. Тэгэл тэрийг ахиул саргууд хамгийн дээдлийн 6-р зэрэгтэй яваал тэгээ зүүндээ олон шавнартай би. Тэгээ цэгт автомобиль байгууллагууд нь олон жил ажилласан олон шавнартай би. За их баярлалаа. За Эрдэнэтийн анхны илгээлтийн эцэдийн нэг одоо мягмар сунгаатай уулзч байна. Тэгэхээр ер нь танаас бол би ганцхан зүйл асууя гэж бодож байна. Эрдэнэт танд юу өгөө? Эрдэнэт бол миний амьдрал да. Эрдэнэт бол ерөөсөө би сургууль төгсөж ирээд энд амьдрал бүхэл амьдралаа энэтэй холбоол тэтгэврт гаран гартраа ажиллаад тэтгэврээ аваад өндөр насныхаа тэтгэвэр суугаад ингээд жаргалтай л байна. Өндөр насны тэтгэвэр сайхан одоо хүрэлцээтэй сайхан байдаг. Тэгэхээр анхдагчтай Эрдэнэтийн үйлдвэр хэр зэрэг харж үздэг. Одоо манайхан хар зүйчин гэж ярьдаг шүү дээ. Халамж хайр. Анхдагчаа бол манай